За одоо та бүхэнд одоо кейсүүдээ хүргэж байгаа. За над дээр 40 настай бүсгүй маань ам бол 6 л амьдардаг. За нөхөр нь бол гэр бүлийн гадуур харилцаа үүсгээд одоо танаа нөхрийн одоо багийнхан найзын их нэртэй одоо явуулсан ийм асуудал байгаа. За тэгээд одоо эхнэрийнхээ нүдэн дээр үнсэж жагаад баригдсан. За гэр бүлийн ингээ сайхан найз нөхд гэж явж байгаа. Нөхрийнх нь хамгийн сайн багийнхан найз нь одоо найзынхаа эхнэртэй ингээ явуулсан ийм кейсүүд бас байгаад байна. За тэгэхээр одоо оролцогч маань одоо өөрийн биеэр одоо кейсээ би бас ярмаар байна гэсэд хүсэл тавьсан. Нөгөө тал дээр гэр бүлийн гадуур харилцаанаас гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 2 удаа ингээд зодуулсан. Тэгээ би цагдаад ингээд хандаж чаддгүй одоо би яах ёстой гэдэг зүйлээр ингээд надад хандсан байгаа. Та тэгэхээр болсон зүйлүүдээ сайхан яриад явчихгаа бид дэд. За би одоо яг 4 жилийн өмнө анх энэ хоёрыг ингээд үнсэлж байхыг бол хараад тухайн үедээ яг найз нөхдөд хооронд болсон юм чинь ингээд яг нэг удаадаа яг буруу зураа ойлголцсон байх ууж идсэн байсан юм чинь. Нөхөр маань гэхдээ тэр үед тухайн үед бол ирүүл байсан. Тэгээд найз маань тэр нөхрийн одоо тэр манай найз маань болохоор жоохон ууцсан ирсэн. Надад төрсөн өдргээд нэг шил вино барьж ирээ. Тэрийг бит хоёр яг талд нь л ортол уусан байсан. Тий би бол тийм амар согтолтой байгаагүй. Тэгэл гараад л бидсэж чад ороод ирсэн чинь энэ хоёр үнсэлж байгаа л надад баригдал. Тэгээд хэлэхээр яана би стаг гэр бүл найз нөхдөйгөө стаг ингэчлээ гэл. Тэгээд тухайн үед нөхөр маань ч надаас уучлахгүйгаагүй тэр хүүхэн нэг уучлахсан болол өглөө тэгэл яваад гисэн. Тэгэл тэрнээс хойш л нэг бас ааш цаана хувирал янз болол. Тэгэл энэ хүүхэнтэй угаасаа нийлээл. Одоо нөхөртэй ч үнсэлтэй зогсчихсан бүсгүй маань одоо нөхрийн чинь хамгийн сайн одоо багын найзын эхнэр нь. Тэгээ одоо өөрөө бас 2 охинтой тэр хүн чинь. За. Тэгээд нөхрөөсөө сая бүр сална гэдэг энэ намар бас шүүх мөх болоод нөхрөөсөө бүр салцсан юм билээ. Одоо тэгээд нөхрийн маань бүр уруу татаад нөхөр маань одоо бүр намайг гэр орноосоо хөөж туугаад хадмууд бол намайг одоо ерөөсөө ойлгохгүй байгаа. Намайг ингээ хилээд ингээд ийм болсон, ийм болоод юм гэхээр чи харын өвчтөй чи хартаад байна. Тэгээд сүүлд бол нөхөр маань одоо бүр сүүлд намайг бүр зодсон 2 удаа эхлээд нэг алгацсан сүүлд бол яах чаргагүй 2 удаа бол зодсон. Хамгийн сүүл зодохдоо миний хамар мөрөөсөн байсан. Би цагдаагийн байгууллагад мэддэггүй очоод шууд эмнэлэг дээр очиод үзүүлсэн чи хамар мөрөөжөрөө би тэг эмнэлэг дээр хамраад гიშлүүлээд дарханд 2 онсон чи араас шууд одоо чи ингээд ирчихтэй яваа битгий эргэж ирээ. Би одоо чамтай амьдрмааргүй байна. Одоо би энэ хүүхэнтэй амьдрын чи дандаа намайг хардаж цэрдлээ. Улаан зэн ингээд болоод байгаа юм чинь би одоо хардаж цэрдэхгүй гэж яах вэ тэгээд. Тэгээ одоо багийнхаа найзын их нэртэй би одоо амьдрна гэж ярьж байгаа юм. Тэгээ өөрөө болохоо багийнхаа найзын их нэртэй би амьдран гэж хэлээ. Сүүлд тэр зодохдоо бол би одоо энэ хүнтэй амьдр чи зүгээр зайлаад өгөөч. Та нөхөртөөгөө 17 жил амьдарсан гэсэн тий. За тэгээд дундаас 17 жил амьдрахтаа энэ хүний 4 хүүхдийг гаргасан. 4 хүү гаргасан. Одоо би дахиад бие давхар. За сая 100 хичээл дараад очсон байж чад жирэмсэн болцсноо ч мэдээгүй би өөрөө 6 сар хичээл хүүхдүүд хичээл дараалах өдөө очиж байж байгаа 7 сарын 20-нд би бүр тэсэхгүй юм чи ингээл муухай сайхан хаш гаргаал хадмууд хүртэл ингээл дарамтлж эхэлсэн. Чи одоо өстой бараг л наа хүүхд чинь болохгүй гэр оронд очиж наа хүүхд гэр орноос өгөөж туулаа. Чи одоо бараг ганцаараа ирсэн ганцаараа гэл хадам ээж хүртэл одоо байнгын ингээд дарамталдаг болол. Тэгээ би бүр тэсэхгүй 7 сарын 20-нд хот руу ирсэн. Хүүхэд нь одоо гэр бүлийн гадуур харилцаа үүсгээд эхнэрийгээ зодж байхад одоо хадмууд нүг хэлэхгүй байна. Хадам ээж болохоор угаасаа тэгсэн угаасаа зодж нүдсэн нотлох баримт байл натах цагдаад өгөө. Гадуур харилцаа үүсгэсэн угаасаа ингээд өөр хүнтэй ингэж байгаа гэхээр худлаа ярьж чи харын өвчтөй чамаас болоо дахиад нэг гэр бүл салчлаа гэж хэлээд натрууд арьц хүүхдээ өмөрдөг айгүйх өмөрдөг. Би бол үнэхээр хайж хадмуудаас бол зүгээр л учрахгүй хүн ингээл. Одоо тэгээд нөхөр чинь бол одоо чи ер нь зайлаад өгөө надаас би бол чамтай амьдрахгүй тэр бүсгүүтэй амьдрнаа гэж зодж байгаа юм биш үү тий. Тий сүүлд бол тэгж зодсон одоо тэгээд тэрнээс хойш л одоо битээ ер бол 8 сараас хойш огтос холбоо бариагүй би энд ирсэн. Тэгээд энд ирсний дараа би яг жирэмсэн болсноо мэдсэн нэг 10 хоногийн дараа дотор муу гараад ахаар үзсэн чи жирэмсэн болсон. Тэгээд та хөл хөндө огт чинь танд гар өрсөн гэсэн үг. Ого тэрнээс өмнө тэр нодлон намар 11 сард
Зодуулаа тэгээ би дараханд хүүхдүүдтэйгээ. Одоо тэр нөхөртэй чи явуулдаад байгаа танаа одоо гэр бүлийн найзууд гэдэг байгаа бүсгүй одоо танд юу гэж хандаж хэлэх вэ? Тэр болохоор нодлон намар тэр нөхөр нь угаасаа мэдсэн байл хэлдэг. Нөхөр нь мэдчихээд угаасаа чи ингээд найзын маань ихнэр одоо ингээд чамааг ингээд нөхөртэй явуулаад байна гэж ингээд. Тэгээ нөхөр нь очиж хидлээд тэр хүүхний аав ээжт нь хэлээд би одоо ингээд танаа охинтой амьдарч чадахгүй. Намайг ийш тийш өмнөд одортой хойгоор ингээд гадуур дотор янз бүр харилцаа үүсгээ одоо бүр нөхрийн маань юу найзын маань ихнэр надад хэлсэн. Найздаа маань одоо наа хүүхэн чинь охин чинь явуултаад байна. Би одоо дахиж танаа охинтой амьдарч чадахгүй. Намайг айгүй хуурдаг гадуур дотор явдаг айгүй харихтаад ингээд яваад ингээд аав ээжт нь хэлээд сална гэд тэгээд салахаар болцгоос юм бэл. Тэгээ бүр салсан бэ л хэлдэ. Тэгсэн чинь тэр хүүхэн над руу залгаад чи ста нэрээ намайг инглээ тэглээ. Гэхдээ та хоёрын тэг үнсэлцээ зогсож байсан чи үнэн шүү дээ. Миний нүдэн дээр үнсэлцээ зогсож байгаа хүмүүс ардуур юу хийж байгааг бол мэдэхгүй шүү дээ гэсэн чи. Тэр чинь баг захын нохооч мэдж байгаа шүү дээ. Бид хоёрын тийм болсныг захын нохооч мэдж байгаа шүү дээ. Би танаа нөхөртөө баг явуултаагүй ч шүүс явуулчаа. Тэгээ тэрийг над руу нэг булзааруулаад чи ста нэрээ тэглээ инглээ баг миний амьдралыг хүртэл миний амьдралд хүртэл гай боллоо. Одоо дахиж бити ингэж найз нөхөд гэж харцаад яах вэ гэх. Тэгээд тэрнээс хойш л намайг блоклайцсан би дахиж тэр хүүхэнтэй юм яриачгүй тэгээд хаана хандгаач мэдэхгүй би ч одоо эртээ тэгээд одоо би давхар болцоор бас наашин цааш нь хол ойрын явсан ч гоо тэгээд цагдаагийн байгууллагад эхлэхээр надад нотлох баримт бол байхгүй өөрөө нүдэрээ харсан гэд хэлээд ах чинь нэг хүмүүс чинь чи худлаа ярьж л их одоо нүдэрээ харсан юм би одоо яаж ч нотлох боломжгүй байгаа байхгүй. Одоо тэгээ таны хамрыг моритл ингээд зодцсон байхад та тэр үед яагаад цагдаа тандаагүй юм? Яг тухайн үед одоо бас яхад нэг иймэрхүү аам чиг би одоо 4 хүүхдийг бодоод нэг буцаад нэг эвлэрээд хүүхэд өмжрүүлчихгүй гэж бодсон тал би эвлэрчих байх нэг аврыг минь болж байгаа гэж бодсон байхгүй. Тэгсэн ч угаасаа бүрт юм болцсон. Одоо тэгээ одоо ч гэсэн би нөгөө шүүхэд ингээд цагдаад хандаж чадахгүй байгаа. Яг ингээд эргэж жоод эрэхтээ ээж маань болохоор угаасаа мэдж байгаа юмнээсээ яг одоо ир хүн тэгээд нэг алдаад ирэхэлгүй нах хүүхдүүд харж өчрүүлэхгүй байх тийм энэ олон хүүхдийг бүрэн дөрөв эрэхтээ хүүхдүүд өчрүүлчихэр онцгүй шүү дээ. Тэгээд аргамдал төсөл төвчл амьдрал. Одоо та өөр хүүхдээ өнчрүүлэхгүй тулд тэр хүний одоо зодж байгаа үйллийн цагдаа тандаж хэлж чадахгүй. Хэлээгүй угаасаа. Тухайд ч хэлээгүй. Тэгэл одоо тэр хоёрыг ингээ явж байгаа хүртэл би тасна уу бол тэр болгож байх одоо эргэж байх гэдэг үүднээс л бас хитрхи удаан ингээ явчлаа л та. Одоо тэгээ нөхөрч гэсэн одоо багийнхаа хамгийн сайн багын найзгаа их нэртэй явуулдаа бүр тэрнтэйгээ амьдрна гэд бүр ингээд эхнэрээ хүртэл барьж авч зодоод чи надаас салаад өг зайлаад өг алан хэдэн гэдэг дайраад иж болохгүй шүү дээ. Тэр сүүлд нэг согтуу байсан учраас тэгчээ өглөө босчихчих би өчигдөр ууснаа согтуу байсан учраас би юу ч мэдэхгүй санахгүй байна. Ерөөсөө ингээл архиуснараа согтуу байсан би мэдэхгүй байна л гэж хэлж байгаа. Түүнээс яг чин үнэндээ бол тийм амар согтож тасарсан юм бол байхгүй. Тэр нөхрөө чи явуулдаад байгаа хүүхэн бол нөхрөөсөө бол одоо салцсан байгаа юм шүү. Одоо бол нөхрөөсөө салцсан. Өөрөө бол хоёр охин нь бол өөр дээрмж байх. Тэгээ найзуудын дунд бол ингээд тангараг тасраад ер нь найзууд бол холдсон. Найзуудын дунд тангараг тасарцсан одоо тэр багийнхан найз хүртэл тэр нөхөр нь надаас нэг удаа хөөрхөө уучлахгүйсэн. Анаас та уучлаарай. Та ирж одоо 16 7 жил болоход ийм манайх чинь ийм хэрүүл уралтай ийм гэрүүл байгаагүй. Тэгээд 10 хэдэн жил та гэдэг ингээд танил би бүгд чамайг аягүй сөрхий үнэлдэг ажилдаа төрөлтөө сөрхий хөөхөн таанч. Би одоо жоохон харамсаж байна найзгаа уучлаарай. Гэр бүлийн найз нөхөдөө ихнэр хаваач энэ хоёрыг ингээд би холдчихин гэж сансангүй. Ийм юм бодлоо гэж сансангүй одоо тэгээд иймэрхүү байдал үүсгэсэн дуучлаараа найз нүгсийн хүнтэй ч гэсэн цаашаа амьдарч чадахгүй. Наа хүн ч одоо надад хамаарлах болсон. Би тэгээ нөхөртний хэлсэн юм л да чи одоо ингээд ихнэрээ татаад авчвал би бас нөхөртөө гэрүүлтэй ингээд нөх хүүхдүүдээ ингээд өмжрүүлэхгүй хин шиг амьдарч марах юм гэсэн чинь. Нөхөр нь болохоо би одоо наа хүнтэй ч амьдарч чадахгүй намуудаа гадуур харилцах ганц танаа нөхөр гэхгүй өөр хүнтэй ч бас ингээд явсан юм шиг байна лээ би одоо наатах чи үнэндээ ойлгохгүй байна гэдэг. Одоо тэгээд таны хөл хүнд байгааг танаа нөхөр мэдчихэж байгаа юм. Мэдсэн. Би хэлсэн. 9 сард би чат бичсэн. Угаас уцаар ярихгүй байгаа өгтөөсөн. Тэгээд 9 сард би чат бичээд одоо ингээд хааштай юм болсон би одоо
хааштай бий болсон хүүхдийн амь насыг бол би бүрлэгч чадахгүй. Би угаасаа ганцаараа байсан чи яаж хийж байгаад ямар ч гэсэн төрүүлнэ хүүхдүүд чиний хүүхд гэсэн чинь. Мөн итгэхгүй би лав итгэхгүй байна чи юу яриад хамаар баг миний хүүхд мөн ч юм уу биш ч юм уу. Гिचилээ тэгээд би сая нэг хадам ихч маань бас мэдж байгаа хадам ихчтэй хэлээд ярьсан чинь хадам ихч маань хадам ээж бас хэлсэн юм шиг байлаа ингээд яана ингээд бэр чинь ингээд ирэмсэн гэж штэ одоо 4 хүүхд дахиад дээрэс нь ингээд эзэндээ хаслаг хүүхд хийц явах юм штэ гэсэн чинь хадам ээж маа хүртэл угаасаа би мэдхгүй хэн мэддээ наа чи хинийхэн ч хүүхдээ манай хүүхэд бол угаасаа 100 очиж байж ах чинь жижиг гэртээ тустай амьдэрч ил гэж надад ярьдаг байсан штэ тэгээ хэдий завандаа тэрэмсэн болчихдээ худлаа ярьж байгаа наа чинь өөр хүний хүүхдээ хийцэн байгаа маа гэж ярьж байгаа. Тэгээ одоо хадам ээж чинь одоо бэрийг ингэж хэлж байгаа юм шүү. Тэгээ угаасаа ингээл хадам ээж мөн бол намайг угаасаа ер нь бол ингээ байнгын ингээд бүр химэлжээд айгүйх ингээд би одоо ингээ бодоходсон чи өрөөсө хосын амьдралаар биш өрөөсө гэр бүлийн амьдралаар л иймэрхүү байдалтай амьдрдаг байсан шиг л. Тэсээ айгүй хэрчээд айгүйх бодоод одоо тэгээд тэнд байх ш надад айгүй хэцүү ингээл талдаалаас хадам ээж ингээл нөхөр ингээл одоо та ингээд 17 жил тэр хүнтэй хандлаад нэг бие 4 хуваалаа. Эцсийн мөчөд ингээд нөхөртөө өгдөөд гэр бүлийн гадуур харилцаа болоод таныг ингээд зодоод гэр бүлээс хөөгөө явуулсан. Одоо ингээд хөл хөнд байдаг. Гэтэл хадам ээж нь хүртэл надад одоо хамаагүй одоо хүний хүүхд хийсэн чинь билүү гэж мэдэхгүйгээд бас ярьж ин гэдэг чинь бас хатаа хүмүүстээ улсуудын нэг байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүлийн гадуур харилцааны хохирогч нэг өрхийн цаана нэг хөшигний цаана юу болж байгаа энэ кейсүүдийг удаа хөргсээр байгаа. Тэгэхэд одоо над дээр зариад ороод ирсэн бүсгүй маань одоо 4 сайхан хүү төрүүлж өгсөн тэр айлд. За одоо өөрөө ингээ хөл хүнд гэр бүлийн гадуур харилцаа үүсгэж багийнхаа найз их нэртэй явуулсан залуу нөхрөө зодоод хамрын ингээ моритл зодоод хөөгөө явуулсан. За тэгэд хөл хүнд байгаа гэд хэлэхээр миний хүүхд мөн ч юм билүү биш ч юм билүү гэд ингээд нөхөртөө одоо их нартайгаа ямар ч харилцаа байхгүй ингээд одоо ихнэр нь одоо ингээд өөрийнхөө ээж дээр ч гэсэн ингээд амьдарч байгаа. Гэтэл энэ цаг хугацаа 17 жилийг хин бүсгүй маань тэр хүний төлөө зориул тэр хүний одоо тийм ээ тэр удмын үр хүүхдийг одоо төрүүлж өгсөн хүн эцсийн мөчт ингээ хөөгдөд байж гинэ гэдэг харамсалтай. Тэгэхээр магадгүй бас таныг тийм ээ ингээд чаашид ямар нэгэн үг хэлээр дарамтлах, доромжлох, таны биед халдах ийм асуудал гарч ирвэл та бидэнтэй холбогдож бас нөгөө тал дээр хуулийн хэлтийнх нь газар хандах хэрэгтэй. Үнэхээр энэ хүн сална гэж шийдвэр гаргаж байгаа бол цохих ёсны байгууллагууд нь та хандах хэрэгтэй байхгүй. Одоо та ингээ хөл хүнд ажил хийх боломжгүй. Тэгээ ээж дээр ирчихсэн. Одоо та ямар нөхцөл байдалтай байгаа гэдэг ойлгомжтой шүү дээ. Тийм одоо өсөө тэгээ ажил хийх ямар ч боломжгүй ажлын ачаалт авах боломжгүй. Тэгэл ингээ аюу их стресстэй учраас бас маш их хаврна ихтэй. Өчигдөр үзүүлсэн чи харин бас сүмт маань аюу жижиг юм. За үлийн өр гэдэг эргээд эзнээ олдог. Тэгэхээр ингээд айлын охин хүүхдийг болон бүтэн гэж авд суучаад 17 жилийн хүний амьдралыг ингээд өрн таран хийж эцсийн мөцөд ингээд гэр бүлээ хань нийслээ ингээд гондоогоо явж байгаа эр хүн та тийм холын уртад бас сайхан амьдрахгүй. Нөгөө тал дээр 92 саллаа гэхэд дундаас гарч байгаа хохирогч бол маш хэцүү. Одоо үр хүүхэд нь байж таардаг. Тэгэхээр үр хүүхдийгээ ингээд хохироогоод гомдоогоод ингээд ийм байр байдалтай яваад байгаа эр хүн та бол арай бас ингэж болохгүй. Нөгөө талаар нь гэр бүлийн гадуур харилцаанд энэ хадмын оролцоо маш их байдаг. За одоо хүүхдээ өмөрнө. Угаасаа яах вэ? Одоо тэгээ миний хүү алдаал ийз наадгаа уучлаад амьдрахгүй бол болохгүй юу гэдэг зүйлүүдийг хадам ээжүүд нь хадам аауд нь бас ингээ бэрүүтэй хатуурхад хэлж байгаа кейсүүд над дээр маш их орж ирж байгаа. Тэр би бол кейсүүдээ дандаа одоо тийм ээ тухайн кейсүүдээ уншиж байгаа, судалж байгаа, тухайн хүмүүсээ хэнийг оролцуулах уу гэдгийг шилж оролцуулж байгаа. Тэгэхээр энд одоо хандж байгаа кейсүүдийн ихэнх нь дандаа гэр бүлийн гадуур харилцаа, нөгөө талаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд цагдаа хуулийн хэлтийн байгууллагын газар хандаж чадахгүй. За ингээ хандчих юм болоос ингээд хөр маань асуудал үүсчих юм бол бас ингээ гэр бүлээ салчих юм бол салах юм бол би өөр зээлээ яах өөр хүүхдээ яаж тэжээж авчих уу гэдэг үглээс маш их эмгтээчүүд маань хохироод өөрсдөө золиослоод амьдраад идэв. Тэгэхээр нэг айлын хөшигний цаана ямар айхтар одоо тийм ээ асуудлууд байгаа гэдгийг би кейсүүдээрээ товч тодорхой ил тод гаргах болно. Тэгэхээр та энэ зүйл дээр бас биднийг зорж ирээд өөрийн кейсээ бас олон сэрэмжлүүлээ болгож би ийм зовлон дуулж явна гэдэг зүйлээ бас хандаж хэлж ярьж байгаад маш их баярлалаа. Тэгэхээр та
Ер нь бол одоо сүүлд нь одоо хандаж хэлэхэд одоо яг ямар одоо зүйлийг одоо нийгэмдээ бас ийм зүйл байна шүү сэрэмжлүүлж хэлэх зүйл байна уу? Над чиг ингээд битгий ингээд нууж хаагаад яваад байгаа чи. Би бол одоо айгу олон жил ингээд нөгөө гэр бүлээ гэж бүр хүүхдээ гээд ингээд маш олон жил нууж хаашаа хаагаад яваадсан учраас өнөөдөр тэгэд явж эмэгтэй хүрлээ цэц тохир тийм ээ. Эртгэн шиг шийдээд эртгэн шиг угаас анханасаа ингээд шууд хилээ тустаас болоод үнэхээр иймэрхүү асуудал гарч байгаа бол цагдаа шүүхийн байгууллагад эртгэн хандаа явуулах хин хохирохгүй эртгэн салах байсан юм. Одоо би бол энэ айлс хүний моргон 5 төгрөгчгүй салсан хэдэн мал нь бол одоо өнгөрсөн жил малааш тоолвол одоо шүүхт хурал янз бүрийн юм болох юм бол одоо бүр малааш тоолвохгүй хуваах хөрөнгө байхгүй гэл зогсож байгаа л болсон байна л одоо тэгээд хүнийг ингэ зөхөж уулж хамаг хөрөнгөний авч үлдээд ингээд өр хүүхд одоо би 4 хүүхд тодлсон. Үнэхээр би сая очиж уулзаад ирсэн нүү тайлтарн байна. 3 жоохон гацар ам сайтчихсан. Танаа одоо хүүхдүүдийг аваад үлдсэн юм байна те? Үлдсэн байгаа. Би одоо энд авч ирээд өөрөө ажлыг боломжгүй яг ээж тэр энэ жилд явуулсан хүүхдээ авахгүй гэдэг үлдээчихэд ирсэн. Очоод уулзаад ирэхэд ингээл сэтгэл амар хэцүү. Газар ам сайтсан. Багш нартай хүртэл уулзсан. Багш нарын хүртэл энэ хүүхдүүд чинь өрнөдний халны хүчжээ. Одоо тэгээд хүүхдүүд нь одоо ингээд мэдээж ээжигээ санаж байгаа. Тэгээ ер нь бол тэр хадмуудад хандаж хэлэхэд бас үүлүүрээ өөрчлөхгүйхэн шиг үлцүүр хөхтөө өвлүүлчихгүйхэн шиг нэг аятайхан шиг амьдарч иж болохгүй. Бусдын охин хүүхдийг ингээ гэр орноосоо хөөж туугаад нэг бие хоёр хуваасан өөр хүүхдийг авч үлдчихэд ээж нь хэрэггүйгээд ингээ хогдор гаргаад хайчиж байгаа нэг бараа шиг ингээд хөл хөнд болсон бирээ хөөгөө гаргацсан. Ийм бас хатуу хүн чанаргүй байж болохгүй. Энэ бол угаасаа байж болохгүй сэдвээ нэг. Тэгэхээр энэ тандж байгаа бүсгүйчүүд маань, залуучууд маань дандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гэр бүлийн гадуур харилцааны асуудал хохирогч болчихсон, нөгөө тал дээр хадмуудын оролцоо болон ийм зүйлээс болоод тохироод ингээ хөөгдсөн маш олон хүмүүс надад хандж байгаа. Тийм болохоор би дараагийн удаа энэ зүйлүүдийг би бүр задлж олон нийтэд дэлгэх болно. Тэгэхээр цагдаа хуулийн нэлтийн байгууллагад та ямар нэгэн асуудал болоход бол хандж явах хэрэгтэй. Дахин тэр гэр бүлээр дарамт, шахалт, танаа нөхөр одоо таны биед халтах ийм асуудал байл та хууль хяналтынхын газар хандах ёстой шүү. Нэг гар өрсөн, хоёр дахь гар хүрдэг. Тэгээ өөр хүүхдээ ээж нь авах хэрэгтэй. Одоо та ингээд өөрөө чи намайг шүүх мүхээр явах юм бол чи баг юутай ирсэн, юутай байсан. Шүүхөр яваад чи угаасаа амжихгүй барахгүй шүүхэд доогор дээгүүр бидний танил тал маш их байгаа. Угаасаа шүүхтэд ингэ дүүхт авч чадахгүй угаасаа бид нар шүүхтэд наа хүүхдүүдийг чинь аавна одоо зүгээр зайл. Ерөөсөө тиймэрхүү л юм хилдэг хадмууд бол хизээч одоо тэгээд нөхөр маань болдоо хүүхдүүдээ баг харахгүй байгаа. Тэгээд хадмууд харж байгаа нэртэй сая очсон 2-3 хоног хүүхдүүд маань би яг очиод ирлээд орлоо. Ерөөсөө хажууд нь харгалзаж байсан хүн алга би очиж 2 хоног хоол хийж өгчөөд ирлээ. Ирсэн чинь наажаа гарч ирэхдээ би бас цас орох гэж уржигдаар ирсэн. Хитэн хоошор авч өгчөөд ирсэн. Оройн хэдэн урлагийн үзлэгт бэлчин ингээд том нь хоолой хийв. 3 баг нь хоосон онлоо талхыг унтсан гэсэн. Тэгээ ингээд нөө харгалзаж байна гэсэн хүмүүс өөрсдийн хүүхдүүдийг харж хандж байгаа юм аа. Одоо хамгийн хэцүү байгаа юм 4 хүүхдэл аягүй хохирж байгаа шүү. 4 хүүхдэл амар хэцүү байна. Би тэгээд хүүхдээ бодоод одоо хаана яаж хандхаач мэдэхгүй. Тэгээд дахиад бас нэг айлч гэсэн ингэж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж өндөхгүй үднэс би энэ хамаг амьдралаа дэлгэж хэрэг гэж бодож л ирсэн. За тэгэхээр та энд бас хөрөлцөн ирж өөрийнхөө нэгийнхэн эсэх амьдрал туулсан бодит кейсээс бидэнд хандаж ирсэн бас маш их баярлалаа. Тэгэхээр цаашаа бас миний хэлснээр та холбоотой байгаарай гэж танд бас хэлэх гээд байна. За.